За одоо тэрнээс өмнө юу гэхээр би тэд одоо Мендлийн өргөдгснөө эхний кейс авч үзье. Энэ кейс нь ямар кейс вэ гэхээр incomplete penetrance гэдэг penetrance. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүрэн бос нэвчилт гэсэн үг. Яг үг гэхээр за нэг амьд бит байгаа. Амьд бит. Энэ нь уулна B гэдэг өвчин үүсгэх. Өвчин гэдэг чинь ер нь бол яг амьдралд амин тос хэрэгцээтэй тэр уурах юм уу ямар нэг юм ажиллахаа болонгууд л үүсэж байгаа. Эсвэл хитсэн ажиллах юм уу. Тийм ингээд жирийн бос үзэгдлийг өвчин гэж нэрлэж байгаа шүү дээ бөөнөрөө. За тэр B гэдэг шинж тэмдэгч юм уу өвчин үүсэх тэр ууланд ген байгаа. Тэр амьд бит. Тэгсэн мөслөө бүрэн одоо заримдаа илэрхгүй байдаг. Илэрхгүй. Заримдаа илэрдэггүй. За энэ жишээ нь юу вэ гэхээр polydactyly гэдэг нэртэй өвчин шигчтэй химийн бос үзэгдэл. Энэ нь юу гэсэн ямар өвчин бэ гэхээр илүү хуруутай. Илүү хуруу ч юм уу илүү хөлийн хурууч гэж болно. За энэ нь яадаг вэ гэсэн чинь бүх тэр энэ нь бол ихэвчлэн доминант байдлаар удамшдаг. Доминант байдлаар удамшдаг. Гэсэн чинь өөрөөр хэлбэл ийм байх юм бол илүү уруутай. Ийм байх юм бол илүү уруутай. Ийм байвал химийн. Гэхдээ нэг сони юм нь юу гэхээр энэ хоёр гентэй байлаа гэд тэр нь заавал илүү уруутай байна гэсэн үг ш. Жирийн байж болно гэсэн үг. Энийг нь л incomplete penetrance гэж нэрлэдэг байгаа. За энэ нь яагаад илэрдэггүй вэ гэдэг нь их олон хамагтай. Эсвэл олон одоо нөлөөтэй гэсэн үг. Нөлөөлөх хүчин зүйлэр байдаг. За эхнийх нь болохоор осчны хүчин зүйл. Эсвэл өөр бусад гений оролцоож үж баяж болно бас. Гений оролцоож үж болно. За тэгэхээр энд орчны хүчин зүйлээс болоод популяц болгонд одоо популяц гэдэг чинь нэг газраас байгаа тэр бүлэг бодгалуудыг хэлж байгаа шүү дээ. Популяц болгонд өөр пенцлистэй байдаг. Юу гэсэн үг гэхээр за гимлет ч юм амтлахгүй байх тоо. За юу гэдгийг Монголд амьдарч байгаа нэг хүмүүс ингээд энэ ген байлаа гэж үтэй. Тэрнийх нь 80% нь энэ ген илэрдэг байхад Африкт байдаг хүмүүсийн энэнийх нь 70% нь илэрдэг ч байж болно гэсэн үг. Энэ нь юунаас шалтгаалаад ийм өөр байгаад нэхэр орчны хүчин зүйл нь өөр байгаад байна гэсэн үг. За би сая 80% 70% гэж яриад байгаа шүү дээ. Энийг нь тайлбарлая. За 60% пенетранстэй байна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр энэ одоо уг гентэй өөрөөр хэлбэл өвчин үүсгэх боломжтой тэр генотиптэй байгаа хүмүүсийн 60% нь яг тийм тэр өвчнийг тэр өвчин илэрдэг гэсэн үг. За ойлгомжтой тийм ээ. За пенетранстэй ер нь нэг төстэй бас нэгэн тодорхойлолт байгаа. За энэ нь юу гэсэн expressivity яаха. Expressivity тий. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн шинж тэмдэг хэр хүчтэй илэрч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл за саяны тэр polydactyl дээр жишээ авъя л да. За зарим хүмүүс одоо 21 уруутай төлж болно тийм ээ. Зарим нь 25 ч юм уу.
Энэ ялгаа нь бидний expressivity гэсэн үг. Хэр их илэрч их вэ? Төдий чинээ илүү тэр шин тэмдэг гарна гэсэн үг. За энийг нь ихэвчлэн юун дээр ярьж болох юм гэхээр энэ полидактил шиг тоон утгаар хэмжиж болох тэр юмнуудын expressivity гэдгийг ярьж болно гэсэн үг. За тэгэхээр Pinterest нь тэр генотип байгаа хүмүүсийн хэдэн хувь нь тухайн өвчнийг илрүүлж байгаа вэ? Expressive тэр илэрхийлэл нь хэр хүчтэй юм бэ гэдгийг илэрхийлж байгаа. Ямар ч олон илэрхийлэл болч тээ. За ихтэй ойлгосон байх гэж найдаж байна. За өнөөдөр юу хэлсэн бэ гэхээр өнөөдөр Менделийн цаашаа үзэх юмнуудаа ерөнхийдөө нэг харчлаа. За тэгээд ягаад доминант вэ, recessive бэ гэдгийг ярьлаа. Тэгээд нэгэн хялбар боловч бас сонирхолтой нэг кейсийг ярьлаа тийм ээ. За дараагийн хичээлээр уулзтлаа. Ирэн баяртай.